Сайн мэцхан уу. Өнөөдөр 2024 оны 5 сарын 15 өнөөдөр бол Сатанат Нүкеновагийн төрсөн өдөр байгаа. За тэгээд төрсөн өдрөөс өмнө энэ хэрэг бүх юм дуусаад шийдэгдсэндээ баяртай байгаа. Сатанат Нүкенова 1992 оны 5 сарын 15-нд төрсөн. Яг 2023 оны 11 сарын 9-нд насаараагүй байсан бол тэрээр өнөөдөр 32 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж явах гэсэн байна. За тэгээд Сатанат Нүкеноватай холбоотой ингээд нэмэлт мэдээллүүд зөндөө гарсаар байна. За шүүх хурал дээр прокурорын ажлыг гүйцэтгэжсэн прокурор эмэгтэй Айжан Аймаганова гэдэг эмэгтэй өчигдөр подкастт орсон байна. Өчигдөр гэнэ өнөөдөр өглөө подкастт орсон. Тэгээ подкастт постлогдсон байгаа. Айжан Аймаганова энэ подкастт орсон нь надад маш их таалагдлаа. Яагаад гэвэл яг өөрийгөө тайлбарлаад Айжан Аймаганова гэж хинбэ гэдэг талаар ингээд бүхэл бүтэн подкаст сонссон чинь би бүр нэр энэ эмэгтэй талаар би ингээд надад мэдээлэл дутуу байсан юм байна гэдгийг мэдлээ л дээ. За тэгээд Айжан Аймаганова болохоор багаас ингээд казах хэлтэй, тэгээд орос хэлийг бол ингээд нэлээ хойно ингээд маш их хичээж сурсан эмэгтэй юм байна. За тэгэнгүүтлээ ерөөхдөө өөрөө хэлж ин л та ингээд бүх юмны төлөө би ингээд одоо жирийн хүн дээ штэ тий. Ямар нэг юмыг ингээд гүйцэлдүүлэхэд их сургууль сурахад ч юм уу тий ингээд нэг юмыг гүйцэлдүүлэхэд одоо нэг л алхам хийх хэрэгтэй гэдэг бол би дандаа юмыг ингээд нэг юм хоёр давхар хүн одоо жирийн хүнээс ингээ хоёр давхар хичээх ёстой. Нэг дандаа тийм нөхцөл байдлууд ингээ үүсчихсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд ерөөхдөө бол энэ хэрэг дээр ингээд нөгөө сонгогдсон нь үнэхээр ингээд надад одоо маш зөв одоо шийдвэр байсан юм шиг санагдлаа. Тэгээд Айжан Аймагановыг хувьд болохоор 3 хүүхэдтэй. За тэгээд нөхөртөөгөө ингээд амьдардаг. За 2 охинтой 1 хүүтэй. Өөрөө болохоор яг аав ээжээсээ болохоор 3 охины нэг юм байна. Тэгээд яг өөрийнхөө ингээд нөгөө шүүх хурал дээр ингээд айгүй юм хатуу хоолойтой ч юм шигтэй нэг л ингээд нэг би яг бодож байсан хгүй ингээд шүүх хурал ингээд үзэж яхаар чинь нэг кино шиг ингээд бодогдож байгаа шүү дээ. Тэгэл би бас нэг өөр ингээд амьдралаас шал өөрөө идэх юм бол ямар идэх юм бол гэж яг ингээд подкастт орж байгааг сонссон чинь бүр ингээд яг адилхан заяо. Яг ингээд лайваар яаж одоо ярьж исэн тэрнтэйгээ яг адилхан хүн байгаа хгүй. Тэгээд хүн ингээд амар сонио ингээд кино үзэж яхаар яг ингээл нэг дүр анил гэж боддог штэ. Тэгээд шүүх хурал дээр бол яг өөрөөрөө л байсан. Яг үнэхээр л ингээд ажиллаа хийжсэн эмэгтэй байгаа хгүй. Яг өөрөөрөө л байсан. Тэгээд надад тэр нь үнэхээр таалагдлаа. Айжан Аймагановагийн хувьд одоо нөгөө шүүх хурлын танхимаас гарч ирэнгүүтлээ одоо нийт 24 жил авсан тэрнийхээ 3-2 цуучаад давж залтах боломжтой гэж хэлсэн штэ. За тэрийг нь бид нар ингээд буруу ойлгосон юм байна. Нийт одоо 24 жилийн 16 жилд нь суучаад үлдсэн жил дээрээ тэнсэн авах хүсэлтийг шүүхэд өгч болох юм байна. Гэхдээ энэ одоо хүсэлтийг шүүхэд өгнө штэ. Тэр хүсэлтийг айтемд ч юм уу те сататын гэр бүлд өгөхгүй. За шүүхэд өгөнгүүт шүүх одоо айтемын сатанатын гэр бүл рүү яриад за ингээд те танаа та бол ингээ хохирогчийн тал байна. За гэмт хэрэгтний тал болохоор тэнсэн хүсэж байна. Тэгэхээр ингээ та хэд энэ дээр юу гэж бодож ийн гэж асуух юм байна. Тэгвэл Казахстан улсын хуулинд одоо ингээд яллагдагч тэнсэн авах одоо хүсэлт ингээд явуулангууд те ямар нэг юм одоо хүсэлт шүүх рүү явуулангууд хохирогчийн талаас асуух ёстой гэсэн яг тийм хууль одоо зүйл залт байхгүй. Хохирогчийн талаас асууна гэдэг нь зүгээр одоо яг угаасаа шүүх хурлын процессын дунд те хэрвээ ямар нэг хүсэлт ирэх юм бол хохирогчийн талаас мэдээлэл авч юу гэж бодож ийн яаж ийн ээж ийн энтэй санал нийлж ийн гэж асуудаг. Тэгвэл хуулийн дагуу асуух ёстой гэсэн үг биш гинэ. Тэгээд Квандаг Бишимбаев хэрвээ 16 жилийн дараа би ингээд те үлдсэн жилүүдэд тэнсэн рүү шилжүүлмээр байна. Ялыг маань хөнгөлж өгөөч те. Ялыг маань ингээд харгалзаж үзэж өгөөч. Би ингээд одоо 16 жил суухдаа нөгөө нэг сахилга баттай байсан гэдгээ өөрөө баталж чадах юм бол шүүх тэрийг яг харгалзаж үзээд тэгэд үлдсэн 8 жил дээр нь яах хийхээ шийдэх юм байна л да. Түүнээс биш айтемын гэр бүл ингээд энэ хүнийг 8 жил үлдсэн 8 жилийн ингээд суулгана эсвэл суулгахгүй гэдгийг айтем шийдэхгүй. Хохирогчийн тал ерөөсөө шийдэхгүй. Шүүх өөртөө за айтем зөвшөөрөөгүй байсан ч гэсэн те сататын гэр бүл 16 жилийн дараа ингээд над Квандаг Бишимбаев чи шал хിവэрэ байна те наатахаа ингээд үргэлжлүүлээ суулга гингүүт шүүх яг айтемын үгэнд ороод тгий гэхгүй байхгүй. Тэгэхээр бид нар ингээд яг нөгөө шүүхийн энэ яг юм процесс те шүүх гэдэг чи яг ямар зүйл вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Нөгөө аюул олон хүмүүс би ч гэсэн баг тэнд нийтгэцээ айтем зөвшөөрөхгүй бол угаасаа энэ хүн шоронгоосоо гарахгүй гэд бодчихсон байхгүй. Тэгсэн чинь үгүй юм байна би өөрөө дутуу бодож исэн байна.
Тэгээд прокурорын хувьд болохоор бас нөгөө хүмүүст одоо хангалттай мэдээлэл өгөхөөр өөрөө яг нөгөө прокурор хүн гэдэг чиг мэрэгжлийнхаа л ямиг ярьж байгаа шүү дээ. Parole буюу одоо тэр нөгөө тэнцэнгээр гарч ирэх боломжтой тийм боломж байгаа. Гэхдээ тэр боломж нь 16 жилийн дараанаас гарч ирэх учраас ингээд санаа зовлтгүй гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгээд хэн болохоор Бишимбаев ингээд нөгөө нэг одоо шүүх хурлын тогтоол гарснаас 15 хоногийн дотор энэ шүүх хурлын одоо ял шийтгэлийн тогтоолтой би санал нийлэхгүй байна гэдэг хүсэлтэд шүүх рүү гомдлоор ийлэх байхгүй. Тэгэхээр ингээд тэнцэнгээр гарах хүсэлт за дээрэс нь ингээд нөгөө нэг шүүх хурлын шийдвэртээ санал нийлэхгүй байна гэсэн хоёр хүсэлт чинь ингээд шал өөр хүсэлт шүү. За тэгэхээр ингээд би нөгөө нэг өмнөх бичлэг дээр яг ингээд сайн ойлгоогүй 16 одоо нөгөө нэг одоо аль хэдийн 15 хоногийн дотор гомдол мэдүү биш давж заалтах хүсэлтэд өгөнгөө тэр нь 16 жилийн дараа ингээд хэрэгсэх юм болов гэж тэрийг нь сөхөж харах юм болов гэж би ойлгосон байхгүй. Тэгсэн чинь шал өөр хоёр юм яригадаад байгаа юм байна. За одоо ингээд 15 хоногийн дотор за энэ ингээд нэг 24 жил гэсэн цаастай чинь би санал нийлэхгүй байна. Энийгээ дахиж харж үзнэ үү гэсэн хүсэлтийг өгөх юм байна. Тэгэхээр одоо шүүхийн тогтоолтой санал нийлэхгүй байгаа гэснэ. Гэтэ тэр саналыг нь шууд ингээд шүүх хүлээж аваал те одоо нөгөө нэг шүүхч штэ те Айжан Кулбаева ингээ хүлээж авангуутлаа өө тийм байна. Чи энд дурггүй байна уу? За бид нар ингээд тэгвэл энийг дахиад 24 жилээ дахиад нэг эргүүлээд харъя те гэж хэлэхгүй шүү дээ. Зүгээр нөгөө нэг хүний эрх тэг хүн юун дээр ч гомдол гаргаж болно, юун дээр ч санал нийлэхгүй байж болно. Зүгээр санал 24 жилээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн яг санал гомдлоо зүгээр бичгээр ирүүлээрэй л гэж байгаа юм байна. Тэгээд 16 жилийн дараа бас ингээд тэнцэнгийн тэр нэг юм өөр төрлийн гомдол гэх юм уу? Өөр төрлийн юм хүсэлтийг явуулж болох юм байна. Одоо үлдсэн 8 жилээ яах юм. За ингээд хоёр төрлийн юм яригдчихсэн. Энэ хоёрын ингээд ялгааг нь би ингээд яг Айжан Аймагановагаас ингээд тайлбарлуулаад ойлгочлоо. Энэ подкастн дээр айгүй гоё тайлбарлсан байна. Тэгээд Айжан Аймаганова үнэхээр мундаг прокурор эмэгтэй байна. Надад бол үнэхээр ингээд таалагдлаа. Цаанаасаа ингээд яг прокурорын мэрэгчлийг бүр үнэхээр гоё ингээд би угаасаа багасаал би прокурор болмоор ирсэн. Би зүгээр хуулийн хүн болмоор ирсэн гэж тэгж байгаа байхгүй. Тэнгүүд хүн болгоно намайг шоолж хийнэж исэн бүр гэр бүлийнхэн нь хүртэл ингээд чи юу? Гот чи юу гэд бүр бараг тэгсэн гэж байгаа байхгүй. Тэгээд үнэхээр энэ мэрэгжилтэд дуртай, багасаа сонгосон, бүр хайртай тий ингээд 10 жил төгсөх үедээ бүр ингээд мэрэгчлээ сонгоцсон байсан. Тэгээд өөрөө ингээд бүр ингээд давхар хичээх хэрэгтэй болсон. Ягаад гэвэл ингээд тэ орс хэл нь сайн биш. Тэгээ одоо энэ шүүх хурал тэр чигтээ нөгөө нэг анханасаа орс хэл дээр явсан. Тэнгүүд Айжан Аймаганова ингээд бүх юмыг орс хэл дээр хийсэн. Тэгээд одоо төрлөх хэл нь биш хахад тэ ингээд сайн хичээж ингээд бүр яг ингээд төрлөх хэлтэй юм шиг ингээд оролцсонд нь би бүр амар ингээд бахархлаа. Тэгээд үнэхээр мундаг эмэгтэй байна. Тэгээд ингээд би өөрийнхөө эргэлзээг тайлцсан чинь надад гоё санагдлаа. Тэгэхээр одоо ингээд дүгнэж ярих юм бол Бишимбаев бол багтаа 16 жил бол суух юм байна. Тэр нь бол тодорхой. Тэгээд 16 жилийн дараа бас ингээд яг юу болох нь мэддэхгүй. Тэгэхээр одоо ингээд миний арай санаа амарлаа гэх юм уу. Тэнцэнгээр ингээд гарч ирэх үгүйг бас бодолцож үзэхдээ шүүх бол тий энэ бол ингээд давтан хэрэг хийх хүн байна уу, гүй байна уу тий яг нийгэмд ингээд хор хөнөөлтөй хүн мөн байна уу, биш байна уу гэдгийг ингээд асуугаад судлаад тий хөрөгчийн талаас ч гэсэн ингээд санал хүсэлт аваад тэгжээж ингээд шийдэх байгаа хгүй. Тэгэхээр 16 жил суусны дараа энэ хүний бас одоо характер ч юм уу те байгаа байдал өөрчлөгдөх нөө, сэтгэл санаа өөрчлөгдөх нөө мэдэхгүй байна. Гэхдээ миний бодлоор бол өөрчлөгдөхгүй л ах. Гэхдээ 16 жилийн дараа бас юу ч тохиолдож магадгүй, юу ч болж магадгүй. Тэгээд энэ хэргийг одоо яг энүүгээр ингээд дуусгая. Яг Айжан Аймагановаас мэдээлэл авсан чи айгу өөр санагдлаа. Игор Ранчевын бид талаар өчтөр ярьсан шүү дээ. Бас Игор Ранчев бас нэг өөр подкаст норсон байсан. Тэгээд Игор Ранчев бол ингээд өмгөөлөгч талаас болохоор ялтчгүй подкастн дээр ингээд амар жоохон сэтгэл дундуур харагдсан байхгүй юу? Ингээд бидний одоо тий олон ингээд хүлээж исэн вариант нэг нь байсан. Тэгэл юм гэдэг чинь аюу хэцүү шттэ. Ингээл юу яаж ч өөрчлөгдөж болно те. Ингээл хуулийн талаас ингээл бас яг мэдхгүй гэл нэг тиймэрхүү байдалтайсан баггүй. Тэгээд би ингээд яг ингээд биеийнх нь хилэмжийг ингээ харангуудлаа. За ерөөхдөө бол ингээл нэг юм сэтгэл хангалуун биш юм шиг те. Нэг юм тийм санагдчихсэн. Тэгтээ мэдээж ажиллаа хийсэн. Тэгтээ Игор Ранчевын надад ажил нь дуусаагүй юм шиг санагдсан. Ингээл амар ингээд эсвэл магадгүй ингээд айгуу том юмны ард гарчаад үнэхээр ядарсан байсан учраас нэг юм ойлгохтой үг хэлээд ингээд те
яг ийм уран зоригтой байгаагүй ч юм болов. Би зүгээр л тийм юм ингээ подкастнаас нь мэдэрсэн байхгүй юу. Айжана Аймагановын яриг сонссон чинь бас арай өөр ингээд нэг юм юмэг аягүй тодорхой хэлж байгаа надад ингээ таалагдлаа. Тэгээ прокурорын үнцэг бас өөр. За тий хохирогчийн талын өмгөөлөгчийн үнцэг бас өөр байхгүй юу. Тэгээд хүн болгоны ингээ яриа мэдээч одоо өөр бүгдээрээ яг робот шиг яг ингээд тэ нэг принтлээд гаргаад ирсэн юм шиг нэг юм ярихгүй тодорхой хүн болгон дотор сэтгэл хөдлөлтөй байгаа хүн болгонд ингээд гомдлмоор байгаа юм ч юм уу те ингээд жоо сэтгэл дундуур байгаа юм байгаа хүн болгонд эсвэл ингээд бахархмаар юм байгаа тэгэхээр ингээд хүн болгоны үнцгийг би ингээд ярьж байгаа гэсэн үг шүү. За түүнээс биш ингээд нийтдээ яг ингээд нэг юм байна гэж хэлэх ингээд боломжгүй юм байна л та. Ягаад гэвэл прокурорын тал, хоригчийн тал, хэрэгтний тал бүгдээрээ л өөр сэтгэлдэлтэй байгаа хаа. За тэгээд энэ хүргээд бичлэгээ дуусгая. Дахиад өөр гоё шинэ подкастууд гарч ирэх юм бол би та бүхэндээ ярина. IT бас нэг подкастэнд орно гэсэн. Тэгээ тэр нь удахгүй бас тий гарч ирэх байхаа. Би бол тэрийг хүлээгээ сууж байгаа. За тэгээд сонссон та бүхэндээ баярлалаа.